энэ театрын уран бүтээлийн бодлого барина гэдэг асуудал бол нэг хүний асуудал биш. Бүх уран бүтээлийн удирдлагууд нэгэн санаатай, зоригтой одоо хамтаж ийм байх шаардлагатай юм. Шинжлэлийг бол зоригтойгоор бас хийж байгаа. Энэ ч гэсэн хүмүүсийн нүдэнд харагдж байгаа. Театрыг удирдах байгаа даргатай одоо тэр менежерүүдтэй маш нягт холбоотой байж сая энэ театрын уран бүтээлийн бодлого гэж юмыг хамтарч гаргаад тэрнийхэн дагуу одоо үйл ажиллагаагаа явуулж байна л да. Өнгөрсөн 3 жилд бол ер нь гадаад арга хэмжээний талаар нэлээд томоохон ажлуудыг чанарын сайн төвшөнд их өргөн цар хүрээтэй гүйцэтгэсэн байна. Гадаад харилцаа ер нь сайн хөгжнө гэдэг чинь байна. Уран бүтээлийн чанар чансаа, уран бүтээлчдийн мэрэгжил дээр өсөж өндийхэд бас их түлхэц болдго юм байна шүү дээ. Башаа театрын тайз гэдэг бол үнэхээр өөр юм билээ. Уран бүтээлч бидний хувьд бол их өөр мэдрэмж төрдөг юм байна лээ. Илүү хариуцлага хүнд тэгээ илүү гоё тийм бахархмаар их гоё сэтгэл төрдөг юм байна. Анх очиод л Башаа театрын одоо сургуулийнхын өрөөнд ороод өдөр даштайгаа манай дуучид ингээл төгөлдөр хууртай ажиллал ингээл байж хаад 70-80 хүний оркестр суудсан. Тэр оркестртэй байх чил манай дуучдыг шууд сургууль дээр сонсоод л оркестрийн нэстэ баалка ингээл пүүлтэй балбал. Тэгэхэд би дуучдаараа бас үнэхээр их бахархаж ирсэн. Их театрт одоо Монгол улсын Дуурайж Эрдэм театрын 8 гоцлол дуучин. Монголын алтан хоолойтнууд гэдэг нэртэй юм одоо гайхамшигтай сайхан тоглолтыг тоглоод ирсэн. Нам очень понравился и запомнился, я надеюсь, не только тем, кто является поклонником монгольской оперы, но и широкой московской публике большой галоконцерт «Золотые голоса Монголии», который состоялся на сцене Большого театра в Москве, и в нем приняли участие ведущие солисты Монгольского государственного академического театра оперы и балета. Үзэгчдийн сэтгэл маш их өндөр байсан. Тоглолт маань үнэхээр гоё болсон. Олон улсын хэвлэл мэдээллийн сайтуудаар сенсац болж аялаа. Энэ бүхний ард чинь энийг хийдэг, мэддэг, чаддаг тийм одоо санаачлагч хүч нэг хүмүүн байж хийдэг юм байл шүү. Театрын маань удирдлага менежментийн энийг ажлыг маш сайн зохион байгуулж чадсан. Бид маш анх эхлээд нэг л сая идэхгүй лсэн. За ингээд ярьж илээ одоо тэгээ тэр Башаа театрт очиж манайхны дуулдагч хэзээ ивлээ. Залуу уран бүтээлчдийн хувьд бол маш их баяртай байгаа. Үнэхээр одоо Башаа театрын тайз гэдэг бидний одоо мөрөөдлийн тайз шүү дээ. Монголын сонгодог орлогыг олон улсын түвшинд үзүүлэхэд бол энэ бол маш их ач нөлөөгөө зөөсөн ийм арга хэмжээ болсон. Өшгөнийх нь ард ажиллаж байсан ч гэлсэн. Тэр тайзан дээр гараад дуулж байгаа уран бүтээлчдээсэн утгааргүй тэг сэтгэл догдол сэтгэл хөдлөж ингэж бахархах сэтгэл төрж ирсэн шүү. Российский национальный оркестр, художественный руководитель и главный дирижер Михаил Плетнев. И так печальны Best of Classic чинь одоо 2 жилийн өмнө шүү дээ. 2 жилийн өмнө нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтарч энэ ажлыг хийх ийм санал ийг л одоо хоёр талаасаа тавилцаад тэгэл хамтарч ажилласан юм. Улсын дөрвөлжгийн Эрдэмийн театрын найрал дуучид Бүгд сурч өгсөн эрхэм үзэгч та бүхэндээ
нартай, хууртай, наадамтай зуны энэ сайхан үжийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Явцсан хүрээнд ч гэдэг юм уу тусгай орчин нөхцөн шаардсан дэлхийн сонгодгийг бол ингэж тоглодог гэдэг тэр ярианд бол том эргэлтэлтэй. Эний чинь талбай дээр гадаа гаргаад олон нийтэд дэлгээд гаргачихна гэдэг бол том алхам байхгүй юу? Тэгээ энэ анхны юм болохоор бид нарт бас жоохон тийм хүндрэлтэй талууд бол байсан л да. Одоо жишээлх юм бол зассан гадаа зассан тайзан дээр балет бүжиглэхэд энэ төр наадахын тэр хүнд одоо нөгөө нарийн ширээ элементүүд хийгээд энэ төр тэгэл бас их хүндрэлтэй байдаг шүү дээ. Гадаад нөгөө анх тоглоно гингүүт яах жоохон төсөөлөгдөхгүй л байгаа юм л да. Яах бол их бол тэгэл нөгөө тайз засаад ингэхэр чи яг бидний одоо яг нөгөө стандартын яг тайзны шал шиг бол байж чадахгүй гэл эхлээд жоохон айдастай байсан. Тэгээд ямар ч байсан сургуультаа хийгээд гадаад эхлээд прогонд жахад нэг өөр мэдрэмж төрсөн л да. Энийг түмэн олонд гаргад тоглоно гэдэг бол үнэхээр бас хүнд юм билээ л дээ. Яагаад гэвэл уран бүтээлчд бол одоо хийдгээ тайзаан томруулад гэрэлгээгээ хамаг юман томруулад хийхэд бол болж байна. Энэ бол бидний мэдл юм. Энийг гаргадаг юм. Дамжуулж тэр дуу юм энэ одоо цааш нь гаргадаг тэр том аппаратурууд, тэр том гэрэл төлгүүд, тэр том дэлгэцүүд. Энэ бол асар өндөр үнээр, асар их хүчээр гардаг ийм эд юм байна л л дээ. Тэгж вэж одоо жинхэнэ нөгөө амьд хөгжим, амьд дуу бүжгэн одоо түмэн олонд энэ олон хүний багтаамжтай энэ төв талбай дээр бол маш амжилттай сайхан тоглосон. Үзэгчдийн минь хүрээ их өргөн болдог юм байна. Тэгээд тэр тоглолтыг үзснээрээ энэ ягаан байшин дотор чин ийм гоё юм хийдэг хүмүүс байдгийн байна. Ийм мундаг уран бүтээлчид байдгийн байна гэсэн ойлголт өгч дараа нь тэрнээс улбаалаад дуурийн театрт дотор орж ирж одоо дуур балетыг бүтнээр нь үздэг ийм үзэгчид ийм тоо бас олширдаг юм байна гэж надад тийм бол ойлголт төрсөн шүү. Ер нь тэр ч бол бас үр дүнгээ өгсөн гэж би бодож байгаа. Тэгээ ингээ нэг олон хүнд өөрсдийгөө таниулж мэдүүлж байгаа болохоор гэдэг юм уу алга ташил тэр бүгдээс айгүй их урам авсан. Гурван цагийн хөтөлбөр болсон ч гэсэн хүмүүс уйдаагүй тэрнээс бас л их одоо өндөр үнэлгээ авсан. Тэгээ одоо энэ жил дахиад 3 дахь хийнэ гэж байгаа. Сонгод өвөрлөгийн үжигийг хамтдаа өргөн барьсан энэ түүхэн цаг мөчийг хөвчин болсон байгууллагаар амьдсан байгууллагад сайн сайхныг үзүүлээ. Ямар жүжигүүдийг тоглож явах юм бэ? Дэлхийн сонгодог гэж яригадаад байгаагаан хэдийдэн тоглох юм. Өөрийн Монгол улсын өөрийнх нь одоо үндэсний сонгодог гэж байна. Эднийг яаж гаргаж ирэх юм? Яаж шинээр юм тойрох юм? Хуучныг яаж сэргээх юм? Гэдэг дээр бол бид нар одоо нэлээдгүй бодож ажилласан. Дуурь гэж үзэхэд бол сүүлийн үед одоо бичигдсэн дуурьч байдаггүй. Одоо бичиж байгаа дуурьч байгаа муугүй юм уу? Гих жишээний явж байхад одоо тэр манай цогцлын нацаг дорж агсны битсэн гүнгэрийн гүнж гэдэг дуурийг өнгөрсөн жилээс хойш л одоо төлөвлөлт юмд оруулаад хийгээд явсаар байгаад одоо саяхан тоглолоо. Маш сайхан дуурь тоглосон. Тоглогдож байгаа болон тоглогдохгүй байж байгаа. Тэр үндэсний дуурь балетийн калверийг бүрэн бүтэн байдлаар сэргээсэн. За энэ дээр бол одоо зайлшгүй дурдж хэлэхгүй болохгүй. MCS гэдэг одоо энэ сайхан
байгууллага маань биднэрийн одоо гаргасан санал төслийг дэмжиж хөрөнгөж оруулалт хийгээд бүх одоо энэ ноотнуудын цуглуулад хэвлээд бүр 3-4% хэвлээд Дөрийн театрын хаан урын санд хийгээд архивт хийгээд нөгөөд соёлын өвийн санд аваачиж бас тушааж архивт аваачиж хийгээд магадгүй энэ 50 жилийн дараа 100 жилийн дараа энэ бүтээл хэрэг болоход энэ ноотнууд бол одоо аминд орох нэ. Энэ бол зайлшгүй цохон тэмдэглүүлжтэй нэг ийм бас томоохон ажлыг бид нар бол хийсэн юм аа. Шамсгэд оруулахдаа асаамхаа. Миний хувьд бас энэ ерөнхий балет мистер гэдэг ажлыг аваад одоо 6 сарын хугацааг үдэж байна. Шин залуу боловсон хөгжнийг дэмжиж ажиллана гэдэг бол уран сайхны хувьд шинэлэг бодлого байх болов уу гэж бас бодож байгаа. Орчин үеийн тал руугаа балетууд маш их олноор тавигдсан байгаа. Үүнд гэх юм бол Португалийн балет мистер Хьюго Вера гэж хүн ирж модерн балет Диважи энд байна гэсэн модерн балетыг тавьсан ба. Мөн Штраусын хөгжим, Ташлаагийн дэглэлт Ориглон Дарс гэдэг шинэ балетыг батуурвсан байгаа. Манай театрын бүжигчин Эрдэнэ Жаргал найруулан төгсгөлгүй танго балетыг бас тавьсан байгаа. Тийм ерөнхийдөө айгүй шин уран бүтээлүүд маш ихээр тавигдсан. За балет дээр бол одоо орчин үед нь орчин үеийн Монголын одоо энэ орчин үеийн бүжиг балет ямар хөө янзтай явах юм бэ гэдэг дээр одоо тэр танго балет тавьж одоо үзлээ. Энэ их аштайхан болсон, их цэвэрхэн болсон. Тэгээд шинэ уран бүтээл гарах тусам одоо өшөө цаашаа дахиад энийг өшөө шинээр хийчээ. Энэ дээр өшөө ажиллаад юм болгочих гээд илүү их ерөнхийдөө айгүй их урам зоригтой манай бүжигчид бол цаашдаа өшөө илүү дэвжиж одоо ажиллах бах ерөнхийдөө хичээж ажиллаж байгаа. Бид нар шүүмжлэлтэй хандах юм гарч магадгүй. Гэхдээ бидний шүүмжлэлийг мэдээж яриг хүлээж авалгүй яах вэ? Хүлээж авна. Тэгвэл бид нар хийн гэсэн зорилгоосоо бол цааталтаа нэг тоочг тавьдсан, цэг тавьдсан байгаа учраас бид нар яг тэр цэг рүүгээ очиж ижил бидний санаа амарна гэсэн зорилготоор манай балет анги бол ажиллаж байгаа. Одоо энэ дуурийн театртаа л ингэж байгаад байдаг бол бид нар өнөөдөр яг хаана явж ийн вэ гэдэг харьцуулж үзэж харах юм байхгүй тийм ээ. Тэгэхээр чин гаднаас нэг хүн ирээд шүү мө өөрснөө гадагшаа яваад нэг тайсан дээр газар очиод тоглоод ингэж ирэх. Бид нар чинь энэ хэмжээд яваа юм байна шүү гэж ингэж байдаг байхгүй. Ер нь бол харьцуулалт их сайн хийж тэгээ тэрүүгээрээ ч гэсэн уран бүтээлээ өсөж өндөгт нь бол айгүй их төхөн болдог. Энэ бол хууль л да ер нь. 대전 시의 예술가들 2012 оны зун Тэжүүн болон Улаанбаатар хотын зураач уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнгийн үеэр Тэжүүн хотын урлагийн ажилтны холбооны тэргүүн байсны хувьд ирж оролцсон юм а. Тухайн үед Улсын дөрвөжгийн Эрдэнэ театрын дарга хатагтай мөнхцөлтэй уулзаж Солонгос улстай дуурин чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцсан. Түүнтэй уулзах үед оролдлоготой зоригтой байдал нь надад хүчтэй анхны сэтгэл төрүүлсэн бөгөөд би энэ хүнтэй хамтран ажиллах их зүйлийг хийж болох юм байна гэж бодоод хамтын ажиллагааны гараагаа эхлэхээр шийдсэн. Очень важным в деле развития российско-монгольского взаимодействия в области культуры и искусства остается постоянная готовность сотрудничать и оказывать всяческую поддержку как с российской, так и с монгольской стороны друг другу. В этом плане Монгольский государственный академический театр оперы и балета и его нынешний руководитель, госпожа Мунх Зул, являются одними из самых надежных и постоянных наших партнеров, всегда готовых принять у себя российских артистов, а также оказать содействие в организации культурных программ в рамках самых важных мероприятий. Мундаг найруулагч хүн ирж сайхан тавьж өгч байна. Манайхны дуурийг шинжлээ, тайз, декорац, гэрэл тэгэл одоо бүх юм хувцас за тэгээд одоо бүх тавил бүх юм ингэж шинжилж гой болгож ингэж тавьж өгч байна. Энэ бол бас манай театрын залуу уран бүтээлчид, залууч гэлтгүй бүх одоо уран бүтээлчид одоо мэргэжил дээр өсөх, юмыг үзэж харах, нүд тайлах
энэ тал дээр бол одоо бас нэлээд хөндөр ач холбогдолтой юм гэж үзэж байгаа. Диважи энд байна. Модерн балет бол гадны одоо дэглэж ирж тавьсан анхны модерн балет тэр хүний бүтээлээр маш их юм сурж авсан гэж ойлгож байгаа. Бид нэр маш их задарсан. Алдарт Доницеттийн Лучия дель Амермур гэж энэ сайхан дуурийг Солонгосын одоо найруулагч Анхуан гэж энэ хүнийг урьж авчираад тэгээд бид Лучия дель Амермур гэдэг дуурийг маш амжилттай тоглосон. Гэх мэтчлэн энэ олон одоо үйл ажиллагаанууд бол яг дуучид бидэнд маш их үр өгөөчтэй байдаг. Харилцсан уран бүтээлчтэй солилцож манай дуучид тэнд очиж дуулж, тэдний дуучид ирж дуулах, тэдний найруулагч ирж тавих, тэдний удирдаач ирж удирдах эднэр чинь нэг талдаа бол хамтын ажиллагаа, харилцсан хамтын гадаад ажиллагаа боловч нөгөө талдаа бол одоо хоёр орны уран бүтээлчдийг одоо мэрэгжил мэдлэгийн сайжруулах талаар бол маш том алхам болж байгаа. Ер нь гадны одоо энэ шалгууртай өндөр мэрэгжлийн төвшөнтэй ийм удирдаачд ирэхэд бол одоо баг одоо нэг хүнээр бол нэг дээд сургууль төгссөнтэй адилхан. Нэг шат ахиж байгаа. Энэ мундаг одоо хөгжмийн улсууд ирнэ гэдэг бол үнэхээр том олон юмыг засдаг. Тэгээд одоо хүмүүс бол маш их юм сурч байна. Одоо гэхэд бид нар Италийн одоо удирдаач Роберто Салвалао гэж энэ сайхан удирдаачтай хамтарч ажиллаж байна. Гэх мэтчлэн бид нар одоо их мэрэгжлийн ур чадварын хувьд ч гэсэн дэвшиж дээшлэхэд энэ үйл ажиллагаанууд маш их хэрэг болж байгаамаа. Гаднаас ч бол одоо зөндөл том бүтээлчид эднэр бол ирлээ шүү дээ. Одоо балетын талаар ихэд чинь Оросын Болшой театрын том цугулч ирж одоо том групп ирж тоглож байсан. Америкийн том лидерүүд тоглож байсан. Энэ удаагийн зорилго маань урд урдынхаас өөрөө. Энэ маань юу гэсэн үг вэ гэвэл Италид дууруудыг хэрхэн тавьж байна? Ямар өөрчлөлтүүд орж байна? Хөгжмийн зохиолчдын анхны хувилбараар тавьж байна уугүй юу гэсэн олон асуултуудад хариулт өгөхөд оршноо. Бараг сар гарan 40 хэд хоног тэдний уран бүтээлчтэй хамтарч Лучия дель Амермур гэж мундаг дуурийг одоо дөрөвд дуулсан. Одоо гадаадад ингээд бүрэн бүрэлдэхүүнээр явна гэдэг чинь бие биендээ туслах, дэмжих энэ эвсэг хамт толныг бүрдүүлэх тал дээр энэ бол онцгой их ач холбогдолтой байдаг юм. Хамгийн одоо эхний туршилт нь бол улаан үдээр эхэлсэн л дээ. Улаан үдэд бол оркестр бүтнээрээ гараад Чайковский ойд очиж тоглож байлаа. Хоор бүтнээрээ гараад тэнд очиж тоглож байлаа. Монголын алтан хоолойтнууд гэдэг анхны програм улаан үдэд очиж тоглож байлаа. Тэндээсээ санаагаа аваад төсөл хэрэгжүүлээд одоо Болшой театрын тайзнаа Монголын алтан хоолойтнууд гэдэг бүрэн хэмжээний концерт сонгодог концерт тоглож энэ бол маш том амжилт, маш том сурталчилгаа болж байх жишээний. Америк нэгдсэн улсын Стэнфордын одоо фестивальд явсан. Панганс фестивал гэж юм том фестивал. Тэгээ энд бол одоо бас манай театр нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй явсан. Бинг холл гэж алдартай сайхан зааланд манай Монголын одоо томоохон хэмжээний юм концерт болсон. Тэгээд энэ бол бас Монгол улсын сонгодог урлагийн төвшин дуучдын уран бүтээлчдийн чадвар ер нь хэр зэрэг өндөрт яваа гэдгийг бас тэр нэлээд одоо хоол очиж харуулсан юм бас томоохон арга хэмжээ болсон гэж үзэж байгаа бид нар. В заключение позвольте пожелать Монгольскому государственному академическому театру оперы и балета, его директору госпоже Мунгзул, всему художественному коллективу театра больших творческих успехов. Со своей стороны посольство Российской Федерации будет и впредь в меру сил и возможностей помогать не только словом, но и конкретным делом развитию российско-монгольских связей по линии творческих коллективов и отдельных выдающихся исполнителей. 몽골 정부에서도 이런 것을 뒷받침해서 Монгол улсын засгийн газрын зүгээс ч хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлбэл Солонгос улс Монгол улстай хийх хамтын ажиллагаа илүү их өргөжинд хэмээн итгэж байна. Цаашид ч хоёр улсын маань сайхан харилцаа улам их батчин хөгжин дэвших болтугай гэж өрөөе. 많이 발전해 가기를 간절히 바라고 소원합니다. Бид бол гадаад арга хэмжээнд
их сэтгэл хангалуун байдаг. Одоо хөрөнгө оруулалтыг шийдэх, хөрөнгөний асуудлыг шийдэх ажил дээр л одоо бид бол маш сайн хамтарч ажилласан. Энэ дээр бол одоо юу гэдгийг ерөнхий менежерийн л одоо үр гүйцэтгэж байгаа шүү дээ, театрын дарга гэдэг. Энэ бол маш зоригтой ажилласан. Яд нарын гаргасан, хамтарч гаргасан бүхэл энэ төлөвлөлтийг биелүүлэхийн төлөө тэр хөрөнгө олдог асуудлыг бол одоо маш их хүнд ажлыг маш сайн өндөр хэмжээнд гаргаж ирсэн. Тэгжиж байж бид нар шинчилж байна хуучныгаа, шинэ уран бүтээлийг шинээр тавьж байна. Бид нарыг одоо мэрэгжил дээр нь өсөх боломжийг олгож ингэж одоо бас сэтгэл тавьж ингэж Монгол улсынхаа сонгогдсон урлагийн төлөө сэтгэл зүрхээр ажиллаж байгаа явдал бас энэ одоо бүх арга хэмжээ ажлуудыг зохион байгуулж байгаа эдний ард байгаа энэ улсууд тэгээд театрын удирдлагуудад бас баярлж байна гэдгийг хэлмээр байна. Хэдийгээр байгууллага толгойлж байгаа хүн хийх ёстой ажил байдаг ч л гэсэн энэ болгон хүн болгоны хийгээд хөөцөлдөөд ингээд бүтцдэг тийм амархан ажил биш байх л гэж би тэгжил бодож явдаг шүү дээ. Ер нь бол наад зах нь одоо тэр хүмүүстэй чөлөөтэй нэвтрэх хэлтэй энэ бизнес менежмент удирдлагын талаар одоо зөвхөн Монголдон биш дэлхийд дахины одоо тэр жайгийг дагахсан тэрнийг мэддэг ийм сайн менежертэй байж үж энийг хийдэг юм байна лээ. Энэ дээр бол одоо манай мөнх цул дарга бол маш сайн ажилласан. Олон сайхан уран бүтээлийг хийж үзэгч олондоо толилуулсан. За энэ бол яа харахгүй одоо манай удирдлагын баг одоо тэр дундаа манай захирлаар мөнх цул гэж шинээр сонгогдож ирсэн энэ хүний бол одоо яа харахгүй гавьяа юм а гэж боддог. Уран бүтээлчдийн төлөөлөөд мөнх цул дарагт бол одоо баярлалаа. Одоо хойшийнх нь одоо энэ том ажилд бас амжилт төсөй гэж бодож байна да. Театрын хамт олонны өмнөөс өргөн төшөж байна.